Улсын их хурлын эрхэм дарга гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгаалan хамгаалал зохих нууцд хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх хүлээн авах хэрэгтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд улсын батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр байгуулах хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална гэж заасан. Үндсэн хууль заасны дагуу төрийн нууц дахь мэдээллийг зөвхөн хуулиар тогтоох зорилгоор 1995 он төрийн нууцын тухай хууль, төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг тус баталснаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж төрийн нууцыг хамгаалах тогтолцооны эрхцэн үндсийг тавьсан. Үүнээс хойш төрийн болон албаны нууцын тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр батлагдаж, албаны нууц хэмээх шинэ нэр томьёо тодорхойлогдсон практикт одоо хэрэглэж байна. Улсын их хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6-гийн 3.2-т төрийн мэдээллийн ангилал нууцын зэрэглэлийг оновчтой удгаж, нууц хамгаалтыг шин төвшөнд гарах эрхцэн орчин удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгоно гэж Улсын их хурлын 2024 оны 21 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1-ийн 4.1-д төрийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт тавих тогтолцоог технологийн шийдлээр сайжруулж, шилэн ажиллагааг үргэлжлүүлж, төрийн нууцд хамаарахаас бусад бүх шийдвэр тогтоол, гэрээ хэлцэл, мэдээллийн санг олон нийтэд нээлттэй ил дод болгоно гэж тус заасан. Дээрх бодлогын баримтчилдаг дэвшүүлсэн зорилтын хүрээнд төрийн үйл ажиллагааны ил дод нээлттэй байдал, иргэдийн мэдээ хэрхийн баталгааг хангах, авилга хүн сурталыг бууруулах, төрийн байгууллагын нууцын хадгалалт хамгаалалт, хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинжсэн найруулгын төслийг 7 бүлэг 39 зүйлтэй боловсрууллаа. Төрийн болон албаны нууцын тухай хуульд салбарын болон төрийн байгууллага бусад хуулийн этгээдийн ашиг сонирхол тохирол учруулах мэдээллийг албаны нууцд хамааруулахаар томьёолсон төрийн байгууллагаас нууц дахь мэдээллийн төрөл хэмжээ агуулгыг хэд хөргөжүүлж, мэдээллийг явцсан ашиг сонирхлоор нууц давах нөхцөлийг бүрдүүлж, улмаар төрийн байгууллага албан тушаалтны зүгээс мэдээллийг хууль зөрчиж, үндэслэхүүгээр албаны нууцд хамааруулах зөрчил түгээмэл байгаа нь төрийн үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал сөргөөр нөлөөлөх, иргэдийн мэдэх хэрэг хангагдахгүй байх, авилга албан тушаалын гэмтэрэг үйлдэгдэх суур нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд одоо өчнө төгөлдөр мөрдөж байгаа төрийн болон албаны нууцын тухай хуульд байгаа албаны нууцтай холбоотой зохицуултыг бүхэлд нь халж, хуулийн нэрийг төрийн нууцын тухай хууль болгон өөрчилж, зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулна. Төрийн нууцын тухай хууль батлагдсанаар дараах үр дүнд хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна. Төрийн нууцын жагсаалтыг засгийн газраас баталж байгаа одоогийн эрх зүйн зохицуултыг ард түмнээс сонгон байгуулсан төрийн эрх барих дээд байгууллага улсын их хурл батлах үндэс бүрдэнэ. Төрийн байгууллага албан тушаалтанд дэд үтсийн томоохон төслүүд болон бусад мэдээллийг үндэслэхүүгээр нууцд хамааруулах явдлыг талсан зогсоож, авилга албан тушаалын гэмтэрэг үйлдэх нөхцөлийг арилгах, гэмт үйлдэл гарахаас сэргийлэх, төр дэтгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Албаны нууцд хамаарах 882 мэдээлэл ил болж, улмаар төрийн нууцд хамаарахаас бусад төрийн байгууллагын мэдээлэл ил тод нээлттэй байх эрхцэн орчныг бүрдүүлнэ. Монгол Улсын үндсэн хуулиар баталгаажуулсан төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгаалan хамгаалал зохих, нууцд хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрх хангагдана. Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан салбар байгууллагын хэмжээнд төрийн нууцд хамаарах 574 мэдээлэл 200 болж буурна. Хуулийн төслийг хэлц хэсгийг шийдвэрлэж хүсье. Баярлалаа.